манай үзэгчтэй боловсрол сургалтад одондог эксэс сургалтаа хамтран үзэгч та бүхэнд хүргэдэг. Та 5 дугаар ангийн хүүхдээс ухаантай танин мэдхийн шоу нэвтрүүлгийн шинэ удирдлагын цоо шингэн дугаар үзэгч та бүхэнд хүргэдэг бэлэн боллоо. Ингээд нэвтрүүлгийн хаан шидгээ шидэг 5 сурагчийг ангидаа өгтөв. Наднам дугаар сургуулийн сурагч Төлгөн. 38 дугаар сургуулийн сурагч Төгс Жаргада. 31 дугаар сургуулийн сурагч Бати. 50 дугаар сургуулийн сурагч Эрдэнэ мэдэг. 84 дугаар сургуулийн сурагч Ундрам. Ийм бүрэлдэхүүн тэгээд өнөөдрийн манай нэвтрүүлэг шинэ удирдлагын цоо шингэн дугаар маань үзэгч та бүхэндээ хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ жилийн шилдэг 5 сурагчид шинэ хичээлд ороход бэлэн үү? За туудахгүй энэ хүү дэлгэцэн дээр бас өнөөдрийн шинэ сурагчийн маань бага насны зураг гарч ирэх болно. Обай. Яа энэ байна. За манай хүүхдүүд энэ зургийг хараад өнөөдрийн шинэ сурагчаа таньж байна. За хэн бэ? Тэгэдгүй яг өнөөдрийн нэвтрүүлгийн шинэ сурагчид X-Tool Production-ийн жүжигчин Барху Татварий. Хошин урлагийн X-Tool Production-ийн жүжигчин соёлын дэрүүний ажилтан Барху. Тайз телевизийн олон дүрээрээ үзэгчдэд өөрийгөө таниулснаас гадна дуул хавьяасаа яг түүн шиг шоугаар үзэгч түмэндээ батлаад амьдсан Бархад Бэрхүн дээрээр нийслэлийн 13 дугаар сургуулийн төгсөгч. Сургуулийнхаа адтай сурагчдын нэг Барху багаасаа урлаг, спорт, уран зурагт тун сонирхолтой байсан бөгөөд жүжигчин болоогүй бол Монголынхон бас л нэг авьяастай уран зураач байх байсан бизээ. Сэвэцрано. Хоппа. Сэвэно. Хоёр гараад. Уба. Таунтэр сэвэцрано. Ярамдэргүй. За. Нэвтрүүлгийн урилга хүлээж аваад хүрэлцэж ирсэнд маш их баярлалаа. Нэгээс 5 дугаар ангийнхаа хичээлийг мэдээж эргэж сэргээгээд бага наснаа эргэж очих гэж байгаа. Сэтгэлээ болцооч. Ер нь бол одоо хүүхэд бас 1-р ангид орсон энэ жил манай хөө. Тэгээд яг би тэгтээ хичээлийн нэг тавтуулдаг, ээж нь тавтуул тийм л та. Гэхдээ яг бас эцэг хүний хариуцлага ухамсарлаад бас энэ нэвтрүүлэгт ямар ч байсан ороод ганц нэг юм мэдээд авъя л гэж орж байгаа. Энэ хүүхдүүдийн тусламжтайгаар, өөрийн чинь тусламжтайгаар, үзэгчдийнхээ тусламжтайгаар шүү. За тэгэхээр хөөхөн бацсан байсан багаз. За энэ хэдвэр ангид зураг вэ? Энэ нэг 6-7 дугаар ангид л авахсан. За одоо яг манай ангийн шидэг сурагч чиг үедээ байсан байх нь. Аль сургууль байсан бэ? Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль гээд Хорлолын эцэст байдаг тийм. Хэр сурагч байв? Би ер нь бол дундыг л барьдаг сурагч байсан да. Ямар хичээлтэй сайн байсан? Би тамир. Би тамир. Чи яасан мэдэн. Дуу хөгжим. Дуу хөгжим. За. Дуу хөгжим манай Эрдэнэ Жаргал гэдэг дуу хөгжмийн багш байдаг байсан. Тэгэл тэр багшаас анхны сурсан доо нэг нүдэн сэн чин чихэр гэдэг доо. Чихэр байта. Биш ээ миний доо. За тэгэхээр манай нэвтрүүлэг 2 жил гарангийн хугацаанд завсарлаад эргээд бас харин тийм хийгдэж байгаа үзэгчтэй манай нэвтрүүлгийн үнэн ч үзэгчдээс бас маш олон санал ирсэн. Энэ нэвтрүүлгээ эргээд хийгээч олонний таньд хүмүүсийг бас 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгийг хармаар байна гэдэг санал дээр. Би нэг хэлэх гээд байгаа байхгүй. Биш ээ. Танай нэвтрүүлгийн нэр бол 5 дугаар ангийн хүүхдээс ухаангүй гэдэг нэртэй байхгүй юу? За тэгэхээр энэ жил бол бид өхөн мэдээллийн технологи олонлог ихсээ сургуультаас хамтарч нэвтрүүлгээ үзэгчтэй хүргэж байгаа. Тэгэхээр мэдээлэл ер нь бол одоо би бол жоо мэдээлэлтэй. Тэрний юу гэхээр ямар ч байсан хуучин байсан математикийн гүнзгийрүүлсэн олонлог сургуулиас тусдаа бас шинэ сургууль дунд сургууль нэгдсэн байгаа. Компьютер IT-гаар одоо дагнаж байгаа анхны одоо дунд сургууль болж байгаа юм шүү дээ. Манай нэвтрүүлгийн шилдэг 5 оролцогч хүүхдүүд маань за нийтдээ бол нэг 10 хүүхдүүд байгаа. Жилийн төгсгөл хамгийн өндөр үнэлгээтэй байсан сурагч нь олонлог ихсээ сургуульд 12 дугаар анги төгсдөл үн төлбөргүй суралцах тийм алтан боломж бас манай хүүхдүүдийн өмнө нээлтсэн гэдэг дуудмаар. Ямар гоё юм бэ. За хичээлд орох уу? Хичээлд орё. Хичээлд орё. За нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Тун удахгүй энд харагдж байгаа самбар дээр 1-5 дугаар ангийн 10 хичээл. За гараад ирээ. За тэгээд энэхүү хичээлүүдийн ард бол тоо байгаа. Мэдээж тоо нь хэдгээр анги вэ гэдгийг нийлтгэж байгаа. Эндээс мэдээж манай өнөөдрийн шинэ сурагч нэг
нэг нэгээр нь сонгоод хариулаа яваад байгаа юм. За тэгээ хичээлдээ амжилттай хариулаад яваад байх тусам мөнгөн дун хожино. Хамгийн дээд мөнгөн дун бол 1 сая төгрөг байгаа. Хэрвээ энийг хожиж чадах юм бол би татварынгийн өвдөөс ухаан гараа цайхаа ресторанд орнолоо л гэж хэлдэг шүү дээ. За хэрвээ чадахгүй бол нэвтрүүлгийн алтан дүрмийн дагуу камер руу орж ягаад үнэн болох 5 дугаар ангийн өвдөөс ухаан муутай гэдгээ хийх нь байна тийм ээ. За энэ дунд бол үл шатах мөнгөн дун 50,000 төгрөг 250,000 төгрөг гэсэн хоёр үнийн дун байгаа. За ойлгомжтой тийм ээ. За дөрвөн асуултанд амжилттай хариулаад 50,000 төгрөг дээр очив. Дараагийнхаа асуултан дээр бүдэрх юм бол шууд нойлохгүй гэсэн үг. 50 дээр тогтчихно. За цаашаа явж хагаад сая төгрөгийн асуултан дээр бүдэрх юм бол нойлохгүйгээр 250 дээр амжчихна гэсэн үг. оо за. Ойлгомжтой тийм ээ. Марчсан тэгээ мөнгөтэй буцах юм уу би? Дөрвөн асуултанд ямар ч байсан амжилттай хариулах хэрэгтэй байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч харилцагч төвтэй голомт банк ажиллаж байгааг дуулахад одоо хамгийн ихний туслах хүүхдээ сонгоё. Хамтраа ингээд бүгдээр ингээд ахтарч хэцүү юм байна. Юу юм? Айд нэгээс нь тэгээ сонгоё явах. Охтуудаасаа сонгоё. За тэгээ болно. Охтууд нь би одоо нэрийг бас ингээд нэг сайн анзаараагүй байгаа. А усгээр ихээс охин байгаа юу? Тэгвэл тэрийг сонгоё. Хамгийн ихний тэгвэл Б Батынхийг сонгоё да. За Батынхтэйгээ танилцъя. Машины бэр сургуулийн сурагч Батынх. За Батынхийн хувьд бол 31 тэнгууд би 13 гэдэг эсэргээрээ бас те бас зөв хөвгтэй сонгосон биш. хоёулаа Б үсгээр ихэлсэн. Хоёр дахь үсгүүд нь хоёулаа. Батынх гингүй 6 үсэг ордог. Бархууд бас 6 үсэг ордог. За та хоёр бол их юмараа адилах юм байна. Батынхийн хувьд бол цоошин эхэлж байгаа шинэ удирлын дугаарыг маань хамгийн ихний хичээлийн туслахаараа гарч ирж байгаа. Бас их онцлогтой байна те. Тэгэхээр нэлээд хичээлүүдэд эргэж яг одоо бодоод оролцогчтой маш сайн туслах нь байна тийм ээ. За Батынх чи ямар хичээлдээ сайн байгаа вэ? Математик, монгол хэл. Математик, монгол хэлтэй бол сайн. Монгол хэлийг сонгоч тгөө. За тэгээ. Тийм ээ. Чадна. За 2 дугаар ангийн монгол хэлний хичээлийн асуултыг бүгд харъя. Баярлалаа. Асуулт гарч ирэхээс өмнө бас нэвтрүүлгийн хамтран ажиллагч хязгааргүй эрч хүчийг бэлэгдэгч коптер блок. Оо за. За амттан бас. Оо за баярлалаа. Би яаж надад өгч юм. Одоо идэж болно. Хичээлэг. За монгол хэл 2 дугаар анги. Асуулт гарч ирсэн байна. Дараах үгсийг ажиглаад зөв бичих дүрмийг тайлбарлаарай. За Батынх бол шууд. Оо за. Баярлалаа Батынх. Ах нь бүр өөлмөр санаа. Товчийг, багжийг, торгуулийг, хогийг, тархийг гэдэг үгнүүд гарч ирсэн байна. Ийгүүд л байна л да тий. За тийм. Тэгэхээр энэ үгнүүдэд ажиглаж байгаад зөв бичгийн дүрмийг тайлбарлаж хэлэх нэ. За одоо бид нэр ярих уу хоорондоо? Нэвтрүүлгийн ер нь бол 10 хичээлээ хариулахдаа 3 боломжийг ашиглах ёстой байгаа. Буулах харах зөв хариултаар аврагдах гэсэн 3 боломжийг ашиглана. За тэрнээс чи бол устдаар хажуудаа гарч ирж байгаа хүүхдээс ямарваа нэгэн байдлаар асуултын хариултыг хэлүүлэх тийм боломж олгохгүй. За манай хүүхдүүд бас дор бүрнээ хариултаа явуулж байгаа. Энэ юу юм шүү? Иш че иш тэ тэгж гэгүүлэгчээр төгссөн үгэнд эм үгийн залгана гэдэг л одоо дөрөн байгаа даа л гэж би бол хэлэх гээд байна л да. Үгнүүд нь бол эр үг. Тий. Иш че же зөөлний тэмдэг За нийт хэд вэ? 6 7. 6. За өөрийгөө олцсон хариултаа өгье гэж бодож байгаа бол энд авчаад. За эр үг орсон үгний буюу ж ч иш г и зөөлний тэмдэг араас эм үгийн буюу уртыг залгана гэдэг юм. За одоо конопноос гараа авч байна. За ингээд хамгийн ихний асуултын зөв хариултыг бүгдээрээ харъя. Хариулт гарч ирсэн. 61-ийн ийг зөв бичих дүрмийн дагуу ЖЧ иш и зөөлний тэмдэг Г үсгүүдээр төгссөн бүх үгэнд игээр ихэлсэн нөхцөл залгана. Хариулт зөв байсан байна. Чист сайн мэдчихсэн баг те. Надаас илүү хариулт байсан баг таа. Төгдөрөхгүй л. 2 дараагийн хөвгтөч бас ийм орд юм уу? Орно. Тэжээс хоёроо 5,000 төгрөгтэй боллоо. Нэг шоколад, нэг 5,000-тай. За хамгийн ихний асуултандаа зөв хариулж 5,000 төгрөгийн эзэн болсон. Энэ мэдсэн мөнгөн дун болоод дэше өсөд явах нь байна. Хажуудад болоод 3 боломжууд харагдаж байна. Хуудах, харах, зөв хариултаар аврагдсан боломжууд байгаа. Хоёр дахь хичээлээ сонгоё. Хөөш, хоёр дахь хичээл нь Хоёулаа нь багаас эхэл сонгосон дээр. харин тийм ээ мэдээ яг зөв. Хүн орчин 3 дугаар анги, дүрслэх урлаг 2 дугаар анги. Уг нь тэр 2 дугаар анги байна те. Хичээлийн сонголтын дээр та яриа гоё. Хүн орчин. Тэ. Тэгвэл математик сонгох уу? За чи математикт сайн юм чинь. Тэгэл би боломж аавна гэсэн үг шүү дээ. Миний дүү яриа л те.
Тий. За, аль хичээлээ. За миний дүүгийн хэлснээр математикийг авч. За тэгээ. За. Ингээ математикийн хичээлийн асуулт. За, тэгш өнцөгт гурвалжны нэг өнцг нь 43 градус бол нөгөө өнцгийг олоорой. За, амид бол мэднэ те. За, энд олчлоо. Тэгш өнцөгт гурвалжин гэдэг байгаа шүү дээ. За, гурвалжинд нийтээ хэдэн өнцөг вэ? 3 3 өнцөгтэй байж тийм ээ. Тэнд 2 өнцөг мэдэх. Боломжтой ашиглах юм уу? Яг бүгд рүү ороод байгаа тийм ээ. А шууд ашиглах юм уу? Харах боломжтой ашиглаад та хоорондоо ярилцчих. Тэгье. Яг Тэггүй. зөв. Харах боломж ашиг. Заашаа боломжтой ашиглая гэж бодсон. Харах боломж. Харъя л дээ юу харуулгаа. Тэгшүнцэгт гурвалжин гэхээр тэгшүнцэг маань одоо нэг ийм гурвалжин байгаа. Ийм гурвалжин гэсэн үг л дээ. Тэгшүнцэг маань өөрөө 90 градусын өнцөг байгаа. Нэг өнцөг нь 43 юм чинь гурвалжны дотоод өнцгүүдийн нийлбэр 180. Тэгэхээр ил дээрээ 43-аа нэмнэ гэсэн үг. За. Тэгэнгүүт 133. Тэгэхээр 180-аас нөгөө мэддэхгүй байгаа энэ өнцгөө олохын тулд 180-аас 133 хасаад мэддэхгүй байгаа. 180-аас 143-аар 133. 47. Тэ? 47 градус. 47 градус. За. Тэр одоо энэ хариултандаа ихэвчлэн хоёул зэрэг за асуулт авах болно. 47 градус. Мөн үү? Зүгээр л гараа. Зүгээр 47 градус. Одоо яах вэ? Хоёр хичээлтэй амжилттай хариулсан. Йоо. Мөнгөн дүнгээ харъя. Хоёр хичээлтэй амжилттай хариулснаа. Яа 10,000 төгрөгийн эзэн болж чадсан маань. Дахин баяр хүргэе. За баярлалаа. Амжилттай явж байна. За нэг боломжоор ашиглагдсан байгаа. Харах боломжийг ашигласан. За манай бүтээх хоёр хичээлийн туршид хамтдаа байсан учраас одоо Танаас нэг асуулт асуух уу? За. Та хоёр нь багасаа нөгөө нэг хөгжмийн хичээл дуртай байсан гэсэн шүү дээ. Тэр хичээл дуртай байснараа одоо та ийм мундаг тийм алдартай жүжигчин болсон гэж бодсоо. Гэхдээ яг багасаа одоо би дуу хөгжим дуртай байсан нэ ээжтэй минь холбоотой. Ээж минь дандаа надад дуу дуулж өгдөг байсан, гитар тоглож өгдөг байсан. Тэгээд ээжийнхаа үр дээр багтаа одоо тэгжил хүн болсон та ахна. Тэгээд тэр их нөлөөлөөд тэгээд би дуун дуртай болсон. За батигтай баярлаа. За батигтай бас хоёул нэг боломж Оо яг тэгэл юм чинь тий. Тийм шүү дээ. За баярлалаа минь одоо. Баярлаа. За баярлалаа. Яа, сайн их дээрээс. Хоёр хичээлийн ардууд гарч та. Одоо цаана дахиад 8 хичээл байгаа. Өөрөө бол мэдчихсэн юм шиг байна те. Тэгээд шууд нөгөө нэг анх хэлжсэнээр боломжтой ашиглагээ явцаа. За одоо юу яа да? Одоо яах вэ? Дараагийнхаа хүүхдийг сонгох. Дараагийнхаа хүүхдийг. Одоо банд нараа сонгоно. За тэр ундрамыг сонгоч. Гүн. 84-р сургуулийн сурагч өндрөм тэнцлэхтэй та тань. За баярлалаа. За. Яа өндрөм ямар хичээлтэй сайн билээ? Бүх хичээлтэй ер нь бол сайн. Гэхдээ математик монгол хэлдээ бол төлхөөсэй. Хоёр сайныг авцсан шүү дээ тий. Сая математик монгол хэл бол хоёул ингэ сонгогдсон байгаа. За одоо үлдсэн хичээлүүдээс үлдсэн 8 хичээл байгаа шүү дээ. Энэ 8-аас алийг аваач гэж оролцогчтой зөвлөмөр байна. Миний хувьд бол энэ англи хэл дээр За. таны хувьд бол энэ дуу хөгжмийг авсан дээрх. Яс хэцүү юм бэ? Каминэ. Одоо хоёр асуултанд хэрвээ амжилттай хариулж чадах юм бол нөө үл шатах мөнгөнд дөнгө яриад байсан 50,000 төгрөг дээр очих байхгүй. Тийм. Одоо нэг хичээлдээ хариулаад дахиад дөрөвдөгтөө амжилттай хариулж ш 50,000 төгрөгөн дээр очих нь байна. За гурав дахь хичээл юу вэ? Тэр дөрөвдүгээр ингээ хүн нийгмийг авчихъя л та. Хүн нийгэм. Монголын далбаа малбатай. Монгол хүн байна да. Одоо бүр тэгэл томруулал аваалаа. Тхүү. За. Тэгээ. За. Дөрөвдүгээр ангийн хүн нийгмийн хичээлийн асуултыг харъя. За. Мөнгөн хуудсанд үсхийг товойлгон бичиж бурхтын хөргийг алт болон 9 эрднэр бүтээсэн номнуудаас нэрлэнэ. За. Тэр юунууд гарч ирэхгүй юу? Тийм юу. Хувилбар бас байхгүй байна. Яг та тэгээд Монголын одоо номын санд одоо хадгалагдж байгаа үнэт одоо дурсгалуудын нэг бол ганжуур данжуур тий. Тэр чинь бол одоо бас ингэж хийх чинь таваалгаж одоо алтаар хэлж одоо ингэж эрднэр бүтээсэн номуудаас гэвэл одоо ганжуур данжуурыг хэлж байна. Ганжуур данжуур. За ганжуур данжуур гэж ямар талаас хариултыг болов гэсэн тий. Тий. Гэлдээд арч. За. Ингэхтэй. Асуулт бол
Номнуудаас нэрлэн нэрлэн гэхээр өгсөн байгаа. ганжуур дамжуур гэж ганцыг л нэрлчихэд байл л да тий. Тэгэхээр одоо дахиад нэрлэх хэрэгтэй болчиход байдаг. Гэтэ яах вэ? Тэгэл хариултыг авчихгүй. Ундрам өшөө мэдчихээн уу ер нь? Ганжуур данжуураас өөр. Ганжуур данжуураас өөр гэвэл. Ер нь одоо нэг цагаан сар магаан сар болонгоот ингээл ном зам уншуулад байдаг шүү дээ. Ямар юу байдаг вүлээ? Догсом, ном химээ, уншуулж саа. Одоо айхтар том ном чинь юу вүлээ? Тэ? Айхтар том. Тэ хүчтэй ном одоо юу вэ? Яг одоо наад ном чинь бол энд байна л да. Тийм ба. Хөтлөгчөөс тийм боломж байхгүй учраас хэлж болохгүй байна. Лэбэж та. За ямар ч байсан ганжуур данжуур гэдээ би хариултыг авлаа. За тэгээ за. Зөв хариултыг харъя. Номнуудыг харъя. За. Ганжуур данжуур. Сондоин жүд Сондон жүд гэдэг ном байсан. ёо за. За хариултыг авчихсан шүү дээ. Гэтэ зөв хариулсан тооцсон 3 хичээлээ маш амжилттай хариулсан. 25,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээр дахин баяр хүргэе. 3 боломжийнхаа нэгийг ашигласан байгаа. Одоо хуудаг зөв хариултаар орогдсон 2 боломж хിവэрэ үлдсэн. Одоо маш игзэгтэй. Нөгөө үе шатах мөнгөнд дүн дээр очих асуудал. Яг одоо сонгох болж байна. Хоёлоо бүр одоо нэгдүгээр ингээ сонгочих гэж. Иргэний боловсрал. За тэгэхээр иргэний боловсрал гэсэн үг. За тэгээ сонгоо. Оба, иргэний боловсрал нэгдүгээр анги. Алтан хаадаг хаагдаж, мөнгөн хаадаг нээгдэж, мянган зул асав тэр юу вэ? За, ойнсог болоо явж та. Энд чи бид сая ямар юу Иргэний боловсрал. иргэний боловсрал дээр Нэгдүгээр анги. оншиг үйд юм уу? Ойнсог болоо. Тийм үү? Тийм. За ястаа хөлдөөж хэлээ. Алтан хаадаг хаагдаж, Мөнгөн хаадаг нээгдэж, мянган Мянган зул зул асав. асуу. За, Онцлог юм уу? сайн уншаад үзэх юм уу? За, хэн бо ундран бол олцоо. Олцсон. Нэгдүгээр ингэ одоо манай охины хичээлд ороогүй л байгаа да. Одоо тэгээд Манай охин чи юу төгсгөл байхгүй орвол. да. Үгүй манай охин чинь Орос сургууль байдаг. Тэгвэл энэ онцгой нь орсороо байгаа юм болов? Хай. Юугаа уншаад үзээ л даа. За, алтан хаадаг, хаагдаж. мөнгөн хаадаг нээгдэж, мянган зул асав. тэ асуу. Чи нэг жоохон төгөлөд өгш. Энийг боломжтой би тооцохгүй. За юу тоолготой? Юу бод? Байгальтай холбоотой. Байгальтай холбоотой. Байгальтай холбоотой. Байгалийн үзэгдэл юм уу? Үзэгдэл. За байгалийн үзэгдэл. За байгалийн үзэгдэл гэж байна. За. За би хариулъя. Олцсон уу? Алцсан. За. Шүн За их зогсоё. Цагийг зогсоё. Яана гэсэн чи буруу үйл яах вэ? Тэгвэл хэрвээ асуулт нэг удаа буруу хариулсан тохиолдолд нөгөө нэг хүүхдүүд бол тэнд хариултаа илгээж байгаа. Нэг удаа тийм аврагдах боломж бас байгаа шүү. За хэлэх үү? За хэлээ. Алтан хаалга гэдэг нь одоо нар юм болов уу? За. Буруу болоо явцсан уу? Мөнгө хаалга сар юм болоо. За. Ягцад асуу шүн болж байгаа юм уу та? Аха. Мөнгө хаадаг нэгдэж Тэ одод төгж юм шүү одоо дээ. төгж байна. Мянган зул асууж байгаа. Мянган зул асуу гэдэг чинь одоо одод төгхийг хэлээд байгаа юм да. Би буруу юм яриад байна. Мэдгүй би одоо хариултыг мэдэхгүй учраас мэдэхгүй байна. Өдөр шүн. За би хариултыг авсан. За. Аснаа. За тэгээ. За тэгээ. Тэгээд. Асуултын хариулт гарч ирэхээс өмнө бүгдээрээ хэсэгхэн хугацаанд засвардаад эргээд ангидаа уулзъя. Яа. Нэвтрүүлэгтээ эргээд тавтаа нарийн үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент төвчээр харьцагч төвтэй голомт банк. Дэлхийд төрөлтөг Монгол иргэнийг бэлтгэх одонтог XC сургууль хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Өнөөдрийн нэвтрүүлгийн оролцогч болох жүжигчин Бархуу дөрөв хичээлийнхаа хариултыг надад өгсөн байгаа. Бүгдээрээ зөв хариултыг харъя. За мэдээж энэ асуултанд хэрвээ зөв хариулж чадвал үл шатах мөнгөнд дүн болох 50,000 төгрөг дээр очих ёстой байгаа. Хариулт юу вэ? Нар жаргаж, сар мандаж, одод түгв. Яа. Энэ нэвтрүүлэгч нэг цус харуулчих гал биш. За тэр үеэс болоод мэдээ олон жил өнгөрсөн учраас манай нэвтрүүлгийн ер нь оролцогч нар мартах тохиолдол маш байдаг. За ингээд 50,000 төгрөг үе шатах мөнгөнд дүн дээр очсон дахин баяр хүргэе. За. Хэцгааргүй ирчүүч коптер блог. За. Яа. За. Одоо хэдэн асуулт байна? Оо, ер нь их төгшүүртэй байна. Дөрөв асуултанд хариулсан. За баг 10 хичээлийнхэн тал руу дөхөж явж байна. Харин тийм. Одоо тэгтээ 2 боломж байгаа.
Харин тийм. Самбар дээр байгаа бүх хичээлээ хариултаа дуусгах юм бол нийтдээ 750 мянган төгрөгийг очино. За. Тэгээд төгсгөлийн сая төгрөгийн буюу ямар ч хүүхдийн оролцоо тусламжгүйгээр хамгийн төгсгөлийнхаа асуултанд хариулж чадах юм бол 1 сая төгрөгийн эзэн болоод нэвтрүүлгийн оргил төрөх юм. За дараагийнхаа хүүхдийг сонгоё. За одоо төгс жаргалыгаас сонгоё. Сайн байна уу? Чи намайг сонсордог. Төгс жаргал. Танилцлахад бэлэн байна. Баярлалаа. За төгс жаргал. Оролцогчдод бол яг одоо 4 хичээлд маш амжилттай хариулсан байгаа. Самбар дээр 6 хичээл үлдсэн. Энэ 6-аас алийг аваач гэж зөвлөмөр байна. За, ер нь бол дөрвөлтлөг хурлахыг аваач гэж зөвлөж байна. Тийм үү? Тийм. Өөрөө дөрвөлтлөг хурлахын хичээлд дуртай. Чи юу? Тийм. Дуртай. За манай шин сурагч бас багада дуртай байсан байлгүй. Зургийн хичээл Дуртай байсан л да. Тийм. Гэтэ гэж хайгаа тийм. Хайгаад байна. Яг үнийг хэлхийг нэг жоохон ойшлуулъя гэж бодож байна. Одоо нөгөө биеийн тамир дуу хөгжмөлөөгөө орохгүй мó. Гэхдээ харин тэр дээр чи бас жоохон ингээд эргэлзүүлээд байна шүү. Бас л ер нь. Хүн орчин 3 дугаар анги 2 боломж авах. Айх юм бол байхгүй тийм. Хүн орчин 3 дугаар анги. Юу Сот. Альва зүйлийг дээрээс нь харсан байдлаар зурж болдог. Үүнийг юу гэж нэрлэдэг вэ? Яасан бэ? Йоо ямар гоё юм бэ? Мэддэг асуулт. Мэддэг асуулт. Энэс та гоё асуулт байна. Мэддэг. Тий. Тэгвэл энийг дарна шүү дээ. Энийг дарах хэрэгтэй байлаа. Төрүүлж дарах үлээ. Бүр мэддэг чиг олон дарах юм аа. За хариулт тэгвэл юу вэ? Нисдэг дрондор зураг авах. Кино шиг байна. План зураг. План зураг. Та нар мэдгүй байгаа мó алга дэш. За орцогч маань план зураг гэж хариултыг надад өгсөн. Зөв хариултыг арай. Яна өөр Энэ хат хичээл байсан. Бид бас сайн мэдчихэж шүү дээ. Манай нэвтрүүлгийн ангийн шилдэг сурагчид бас асуулт гарах болгонд дор бүрний хариултыг илгээж байгаа. Хүүхдүүдийн хариултыг самбар дээр харъя. За. План зураг. Хэрвээ энэ асуултанд ямар нэгэн байдлаар бүдрэх юм уу, тийм тохиолдол гарсан бол ингээд нэг удаа аврагдах байсан байх. Тийм үү. Тий. За хамгийн дөрөнд Бат их маань план зураг гэж үнэн зөв хариултыг хамгийн дөрөнд явуулсан. Бат ихтэй баяр үргээ. Батын. За баяр үргээ. За тавт хичээлдээ хариулаад 75 мянган төгрөгийн эзэн болсон. За эхний багныг одоо түргчтэй. За шүү дээ. Одоо 5 хичээл үлдсэн байгаа. За одоо чи хүн байгаль. Хүн байгаад биеийн тамир, дүрслэх урлаг, дуу хөгжим, ангид хэл. Биеийн тамир одоо давтарыг гэдэг юу асууд юм бол ямар сайн. Хоёул бага ингээд дуусгаад дөрвөлтлөг хурлахыг сонгоч уу? Энд бол дүрслэх урлагийг сонгох гэдэг байгаа шүү дээ. Тийм. За тэгээд юм энэ дөө. За төгс жаргалын хэлснээр дүрслэх урлаг 2 дугаар анги. Яа. 2 дугаар ангийн дүрслэх урлагийн хичээлийн асуулт. Монголын уламжлалт уран зургийн аргад юу гололдог вэ? Гололдог вэ те? Тийм. Юуг голтон зурдаг вэ гэсэн үг үстэй те? Энэ зураасан зураг юм болоо. Юу голдоо тавьж байгаа зурдаг вэ гэсэн асуулт юм болоо. За энэ бол Монголын Төгс жаргал мэдгөө ер нь. За, ер нь бол баг мэдчихв. Тий. За Монголын уламжлалт уран зургийн аргад юу гололдог вэ? голж одоо Ер нь Тийм бол л зурдаг вэ? Зураасан зураг гэж. Монгол зураг дээр хий ингэж гардаг шинжүүд. уламжлалт зураг гэж байгаа учраас шиг л те. уламжлалт бэлэгдэл дүрс юу вэ? Тэг хээ угалцал юм да. Тэ. Би бол тэгж бодчих. Зөв. Зөв үгний дарах. За Тэгээд асуултын хариулт юу вэ? хээ угалц. Хээ өгөх гэж бодсон байна. Зөв хариулт юу вэ? Хээ. За. Йоо ямар хэцүү юм бэ. За ямар ч юм баярлалаа. Йоо нийтэс Би зоригтой байж. ч одоо надад коплог. Тэгээ миний дөө тэгээ цаашаа дамжуулаарай. Баярлалаа. За, танаас нэг асуулт асуух тийм. Зөө цааш бүгдээр асуулт юм биш үү. За, За. ер нь жүжигчин болвол юу нь гоё идэг вэ танд? Жүжигчин хүн бусад мэрэгчлээс юугаар онцлог вэ гэдгийг асууж байна шүү дээ, тэ. Жүжигчин хүн бол бусад бүх мэрэгчлийг эзэмшиж чаддгаараа
Тийм. Жишээл би эмч хүний дүр тоглох бол эмчийг судлана. Инженер болох хэвээр бол тэр дүрээ судлана. Тэгэхээр жүжигчин хүн бол бүх мэрэгжлийг л эзэмсэн юм шиг байх хэвээр. Тэрүүгээр онцлог. Тийм учраас одоо бусад мэрэгжлээс одоо даваа талтай л да. За таны цааш тийм хичээл амжилт. Йоо баярлалаа. Нэрээ. Ястогоо юм амжилт хүслээ мэн да. За баярлалаа төгсч жаргал. За ямар ч лсэн 6 хичээлтэй амжилттай хариулсан. Тэгэхээр одоо бас жоохон хичээлээсээ жоохон азаа гэж бодлоо. Оо за. За тэгэхээр манай телевизийн боловсрол сувг телевизийн бас 2017 оны том төслүүдийн нэг яг түн шиг шоу нэвтрүүлэгт бол жүжигчин Бархуугийн хувьд ороод за бүр Бархууг гэдэг хэмжээнд очоод маш амжилттай оролцсон байгаа. За яг түн шигээс хойш яг одоо хүртэл ажиллаж байгаа уран бүтээлүүдээс бас манай үзэгчтэй танилцаад байна. За баярлалаа. Мэдээж одоо яг түн шиг гэдэг энэ сайхан шоу нэвтрүүлэгт орсондоо би маш их баяртай байгаа. Тэгээд танаа телевизийн хамт олон зохион байгуулж байгаа хүмүүс бас тэр 8 одоо оролцогчийн дунд намайг сонгож оруулсанд би бас хийнэ ховор завшаан гэж бодож байгаа. Тэр завшааныг бас надад олгосон бүх ашиглаад бас алдалгүй ашиглаад тэгээд маш сайн намайг тусалт дэмжижсэн ар гэрийнхэн найз нөхөд тусаад олондоо маш их баярлдаг. Тэгээ өнөөдөр бол бас нэг өөрөөр Бархуу гэдэг хүнийг бас таниулж өгсөн шүү. Танад телевизийн хамт олон. Тэгээ үргэлж бодож явдаг. Тэр нэвтрүүлгээс хойш уран бүтээл гэвэл саяхан манай X-Studios Production Солиот их гэдэг нэртэй драмын кино хийсэн. Тэгээ одоо тэрнийхээ монтаж буюу дуу дүрсний ажил явуулж байгаа. Эвлүүлгийн ажил явуулж байгаа. Ирэх оны баг 1 сарын 1-нд ч юм уу нээх хөстэй тийм хуваартай байгаа. Уран бүтээлүүд нь амжилт хүсье. За баярлалаа. Яг хүүхдээ сонгох хэвээр. Одоо хоёр хүүхдээ үлдсэн. За манай хоёр хооронд хурдч. За дийлс нь гараад тэр. За шууд нэгээр 1 2 3 оба. Дахиад эрдэнэлэг. Аса өөрийнхөө аяас чадвараар галзаж байна. Сонгох гэхээсээ л оба. За эрдэнэлэгтэйг нийлж байгаа л одоо. Сайн байна уу? Би чадвар сургуулийн зурагч Эрдэнэлэг. Тань туслана гэдэгт итгэлтэй. За баярлалаа мэ да. За Эрдэнэлэг 4 хичээл үлдсэн байгаа. Хүн байгаль биеийн тамир дуу хөгжим англи хэл гэсэн 4 хичээл байгаа. Тэгэхээр аднаас нь эхэлж аваач гэж оролцогчдоо зөвлөмөр байна. Миний хувьд бол биеийн тамир дуу хөгжим хоёр нь дээр баха гэж бодчих. Тийм үү. Эрдэнэлэг өөрөө бас биеийн тамиртай сайн. Сакс тоглоно. Дуу хөгжимдөө бас сайн. Би энд бас нэг юм хэлмээр санагдлаа л да. Энэ 4 хичээлдээ одоо нэг 2 боломж үлдсэн байгаа шүү дээ. Тэр 2 боломжоо энэ 4 хичээлдээ л ашиглана шүү. Төгсгөлийн сая төгрөгийн асуултан дээр ямар ч боломж, хажууд нь ямар ч туслах мөнгөд байхгүй. Зөвхөн 1 минут бодсны үндсэн дээрээс хариулцсан байна. За. Яг бидгшээ гэдэг саялуу яваасаа гэж. Алийг сонгох уу? Би тамирыг сонгох уу? Тэг. Тэг 5 дугаар ангийн тамирд юу гэдэг бол доо. За өнөөдрөөс манай нэвтрүүлэх зэрэгтээр ирсэн оюутнууд бол үндэсний бие тамирын дээд сургуулийн оюутнууд байгаа. Баярлалаа. Тэгэхээр ирээдүйн гавьяа тамирчид. Тий. Өглөөний баатрууд ирсэн байна шүү. Бие тамирын асуулт хэрвээ мэдчихвэл хэлж өгөхгүй шүү дээ. Асуулт гарч ирсэн байна. Атхат марш командыг аль хөднөөс эхлэх вэ? Яана. Мэддэг хичээлээр одоо айгуугаа инээгээд байгаа шүү дээ манай шинэ зурагч те. Яана хоёр өдөө зэрэг тавьдаг үстэй. Амархан асуулт баг шиг байна уу инээгээд байна. За. Нааша нэг түр гараад. Юу вэ чи яагаад хүн? Ойдоо энэ команда үзэл та альнасаа хичдэг юм байна. За ном хов атхат марш. Зүүнээс байна уу? Баруунасаа нэг ихтэй үзлээ. Атхат марш. Биш үү? Арай биш. Нөгөө нэг цагдаа гэдэг номер шиг болох гэдэг юм. Айд үгүй гэж бичдэг. Шууд хариултыг авъя. За зүүн хөлнөөсөө юу? Зүүн хөлнөөсөө. За хариултаа томгоод арчих. Зүүн хөлнөөсөө хэлдэг гэж оролцогч маань үтсэн сандагч гэнэ. Сандагч. Зүүн хариултыг харъя. Зүүн хөл. За тэггүй яахгүй. Амархан асуулт. Ийм гоё асуултууд ирээд гоё. Тийм амархан асуулт гараад ирлээ. Зангснэр 7 асуултанд амжилттай хариулсан. Маш амжилттай явж байна. Мөнгөн дүнгээ харъя. 150 мянган төгрөгийг олсон байгаа. За одоо нэг асуултанд зөв хариулж чадах юм бол нөгөө нэг үл шатах мөнгөн дүн бол 250 мянган төгрөгөн дээр очино.
Энийг амжилттай хариулж чадвал сая төгрөгийн асуултанд бүдэрсэн ч гэсэн 250 дээрээ. Дараагийн хичээл юу вэ? Мэдүү сонго. Тань багтаа дуугч мөн дээрээ сайн байсан гэхээр дуугч мөн гарсан дээр аа. Хоёулаа тэгсэн чи юугаа алдчихвал яана одоо. Боломж байгаа шүү дээ. Боломж байгаа. За тийм биш. За тэгээд дуугч авч тэ. Хагаснууд хідэн гიშгэм урт ихшгэлдэг вэ? Хагаснууд хідэн гიშгэм урт ихшгэлдэг вэ? Хоёр боломж байгаа. Өөрөөр хариултыг хэлээд хэрвээ буруу байх юм бол хүүхдүүдийн зөв хариултаар нэг удаа аврагдах. Эсвэл хуулах боломжоо ашиглаад манай Эрдэнэ хэлэг маань хүүхдүүдээрээ очиод ангийнхантайгаа ярилцаад нэгцэн хариултыг авчрах. Хэрвээ мэдчихвэл өөрөө хариулж болно. Үгүй. Урт бишгэлдэг гэж толгой хэрэглээд хагаснаад юм чинь. Хэрвээ толгой хэрэгж бол баг найдвартай дээр юм шүү. Тэгээд за хуулах боломж байгаа учраас хуулах боломжоо ашиглая. Нэг 2 тийм. Наач 4 2 3 4 найд наач чи бүр хурдан болоо явчихсан шүү дээ. Тэгэхээр 2 хагаснаад нь арай удаа 1 2 за 1 2 За олчих. За. Ондог хөх. За хуулах боломж бол одоо энд ирж ярилцахгүй шүү. Хүүхдийн хариултыг би авах хэвээр. Зөвж байсан бурууж байсан тий. За хагаснууд хідэн гიშгэм урт ихшгэлдэг бай. Конопа дараарай. манай ангийнхан нийт хариугаараа 2 гიშгэм гэж утсан. 2 гიშгэм урт ихшгэлдэг гэж хүүхдүүд маань зөвлөсөн байна. За тэгтээ зөв хариултыг гаръя. Ажгараа. 2 гიშгэм гэж утсан. 2 гიშгэм. За мөнгөн дүнгээ харъя. 8 хичээлд маш амжилттай хариулсан учраас үйл шатаг мөнгөн дүн бол 250,000 төгрөн дээр маш амжилттай болсон. Баяр хүргэе. За 250-ыг ямар ч байсан авах нь ойлгомжтой болсон тий. Тэглээ. За одоо бүр ажиллая. За орно. Эрдэнэ хэлэгтэй баярлаа. За 5 хүүхдээ ямар ч тавлыг л гаргаад ирлээ. Тэ? 5 хүүхд тавлангийг гаргаж ирж чадна гэдэг бол бас их чадвар шүү. Баяр хэрэг алга таши. Энд чинь 2 3 дахь асуултан дээр ч юм уу бүдэрчих юм бол нэг үдсэн хүүхдүүд нь гарч иж чадахгүй шүү дээ. Ингээд хамгийн сүүлийн хүүхэд дөлгөө маань тунж үлдсэн байгаа. Дөлгөөний орё. Галнаа нөр сургуулийн сурагч дөлгөө 78 аа. Окей. За дөлгөөн бол өстой тунж тунаад хамгийн сүүлд ангийнхныхаа хамгийн сүүлд гарч ирсэн тийм. Энэ хорооллын хүүхэд шүү дээ. Дөрөвдөр оролт өгдөө. Нэг дочнил 2. Одоо тунж үлдлээ дээ хоёулаа. За хүн байгаль 4-р анги, ангид 5-р анги. ер нь хүн байгалийн навсан дээр. Ихтэй дөө. За хүн байгаль 4. хүн байгаль 4 тий. За 4-р ангийн хүн байгаль хичээлийн асуулт. Дэлхийг өмнөд ба хойд туйлд хуваадаг бүслүүрийг юу гэдэг вэ? За мэдчихвэл гэрлээ дараад хариултаа надад өгч болно. За хариулт авъя. За одоо бол нэг л боломж байгаа шүү дээ. Зөв хариултаараа аврагдах гэдэг боломж байгаа тий. Тэр хүүхдүүдээ нөө. Тий. Нэг л үгэд энэ хариултыг явуулсан байвал аврагт боломжтой байсан. Баяр хүргэе. За хамгийн дөрөнд манай Батинх экватор гэдэг хариултыг хамгийн зөв явуулсан байна. Батинхтэй дахиад баяр хүргэе. Асуулт нь хариулсан тооцсон 9 дахь хичээлдээ маш амжилттай хариулсан учраас 500,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээрээ дахин баяр хүргэе. Одоо нэг хичээл үлдсэн. Хин манай Дөкөө шин сурагчаас асуух юм байна уу? Байна. За. Таны ер нь амьдралд хамгийн дурсамжтай байсан нас хэдэн нас вэ? Аав ээж тэгэл хамттай байсан настай. Баг байхдаа л байжсэн. Аа маань 8 цэрүүн байх үеийн.
Тэг яав ээжтэйгээ гэр бүлээрээ халуун дулаан ам бүлээрээ байж ах шиг сайхан юм байхгүй шүү дээ. За хичээл доорой. Одоо ерөөсөө сонголтгүйгээр англи хэл 5 дугаар анги асуулт гарч ирэх ёстой. За асуулт гарч ирсэн байна. I get up 7 o'clock. За одоо нөгөө нэг хүсээдсэн сонголттой юу ч юм гарч ирлээ. A үйлбэр нь in, B үйлбэр нь on, C үйлбэр нь at гэсэн үйлбэрүүд байгаа. Энэ гурваас аль нэгийг тэр зураасан оронд нөхөж сонгох нэ. За C. За 3 өгтөр байгаа. Эдгээр 3 өгтөраас аль нь зөв байх ёстой. Гэрлээ дараараа. За. Зөв хариулт C юу? Тэ. C буюу at. Манай төлгөө санал нэгдэж байна оролцогчтой. Нэгдэж байна. За энэ ер нь юу гэсэн утгатай үг юм бэ? Би 7 цагт босдог. Босдог. За тэгээд 7 цаг гэдгийн өмнө энэ бол гурлаа өгтөр байж байгаа тийм өгтөр үгнүүд байж байгаа. Тэгээд C үйлбэр буюу at гэдэг өгтөр нь цагийнхаа өмнө байх ёстой гэж үзсэн байгаа. Зөв хариулт гараа. Энэ бол нэвтрүүлгийн самбар дээр гарч ирдэг 10 хичээлийн хамгийн сүүлийн буюу 750,000 төгрөгийн асуулт байсан C үйлбэр. Зэм мундаг байна. 10 хичээлдээ маш амжилттай үнэн зөв хариулж чадсан. Ингэснээр 750,000 төгрөгийн эзэн болж чадсан баяр хүргэе. За төлгөөнөд баярлаа. За. 10 хичээлдээ маш амжилттай хариулж чадсан учраас нэвтрүүлгийн оргил түрэхэд тун ойрхон байна. Одоо ямар ч туслах хүүхэдгүйгээр нэвтрүүлгийн хамгийн төгсгөл буюу 1 сая төгрөгийн асуулт самбар дээр гарч ирэх болно. Энэ асуултанд үнэн зөв хариулж чадвал нэвтрүүлгийн оргил төрнө. Хэрвээ өдрөвл 250,000 төгрөгөө хожихоос гадна нэвтрүүлгийн алтан дурмыг дагах ёстой байгаа. Амжилт хүсье. За. Төгсгөлийн сая төгрөгийн асуулт гарч ирэхээс өмнө бүгдээрээ хэсэгхэн хугацаанд засвардаад эргээд ангидаа уулзцгаая. Нэвтрүүлгийн хамтран Цогцлид одондог ихсээ сургуультай хамтран үзэгч та бүхэндээ хүрэлдэг та 7 дугаар ангийн өвдөөс ухаантай тань мэдхийн шоу нэвтрүүлгийн шинэ өдрийн цоо шингийн дугаар үзэгч та бүхэнд маш амжилттайгаар хүрж байгаа. Өнөөдрийн манаас шинэ сурагчид X2 Production-ы жүжигчин Барху маш амжилттайгаар нэвтрүүлгийн 10 хичээл хариулж чадсан. Одоо нэвтрүүлгийн хамгийн оргил хэсэг буюу 1 сая төгрөгийн асуулттай тулгараад байгаа. Сэтгэлээр нь уулзаж. Маастайм. Энэ хүртэл явна гэж юу н бодсон уу? Бодоогүй гэс дундаа унчи тэгээд харьяал гэж бодож байсан. Ингээд хичээд харъя. Хэдгээр ангийн ямар хичээлийн ямар асуулт вэ? Оо, ийм асуулт юм уу? 1 сая төгрөгийн асуулт. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Энэ бол хүн байгаад 5 дугаар анги. Бод хугацаа явсаа. Дэлхийн ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Нэг удаа гаргахтаа л гэсэн үг шүү дээ. Хариулт явуулаарай. Нэг минутын хугацаанд бодох ёстой. Хүн байгаа 5 дугаар ангийн асуулт байсан. Дэлхийн ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Хүүхдүүд бол тэнд хариултаа явуулж байгаа харагдсан. Цаг дууссан байна. За юу гэж бодож байна? Хэдэн өндөг гаргадаг вэ гэхэлэр мэдээж одоо олон өндөг гаргадаг л байх гэж бодож шин асуултаасан. Нэг өндөг гаргадаг бол ингэж асуух асуулт нь юм байх болов уу гэж. Тэгээ 10 дотор бол баг ингэж асуухгүй байхаа тий. Тэг буцаад надаас асуух. Мэдгүй би харин мэдэхгүй байна л да. Ер нь бол тэгж л бодож байна л да. Тэгээд яа хариулт бод хугацаа бол дууссан байгаа. Дэлхийн өндөг их жижиг гэнэ үү? Жижигхэн.
Загаснаас ч арай бага хаа тийм ээ. Одоо гоо загаснаа дүрс шахдаг шигээс арай л бага. Нэг 100 дотор байд юм болоо. Яг нэг тоол хэлэх хэрэгтэй юу? Тэдэс тэдийн оронд ч юм уу тэгээ хэлчих. 100-аас 150. 100-аас 150. Гэрлээ дараа. Би хариултыг авлаа. За. Yes, яг зүг байна гэж. Нэг сая төгрөгийн асуулт байсан. Хүн байгаа 5 дугаар анги. Мэдхий ойролцоогоор хэдэн өндөг гаргадаг вэ? Оролцогч маань 100-аас 150 хооронд гэж үзсэн. Ихтэй зүгээр л тэгарэ. 50. 4000 орчим. Я. Ястаныг бүтэхгүй гар байна цаа. Загсны төрс шиг л. Төрс шиг л юм байна. Загсны төрс чиж баг ингэж гарах уу? Гаргад юм болоо. Мэдгүй одоо тоолж үзэг болов. За тэгэхээр бүдэрлээ. Харамсалтай байна. Энд дээр бол ямар ч боломж ашиглагдахгүй. Нэвтрүүлгийн оргил хамгийн сүүлийн асуулт байсан. Тэгэхдээ маш амжилттай оролцож самбардаар байсан 10 хичээл бүгдэнд нь маш амжилттай хариулсан. За баярлалаа та нарт. Сая дөрөвний асуултанд бүдэрсэн учраас 250,000 төгрөгийн эзэн болж чадсан. Дахин баяр хүргэе. Оба. За тэрнээс өмнө бас нэгэн нэвтрүүлгийн алтан дүрэн болоо мэдээж байж байгаа тийм. Тэр камерд гарч агаад өөрийнхөө үнэн болох 5 дугаар ангийн хүүхдээс ухаан муутай гэдгээ манай үзэгчдэд чин сэтгэлээсээ хэлж өгнө. Тийм ээ би 5 дугаар ангийн хүүхдээс ухаангүй. Ухаан муутай гэсэн. Тэгээ одоо алга дашаад байдаг. Манай нэвтрүүлэг шинэ удирдлагын хамгийн анхны цоо шинхэн дугаар Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан X-News Production-ы жүжигчин Барху ах маань оролцож маш амжилттайгаар оролцсон гэж хэлж болно. Сая дөрөвний асуултанд бүдэрсэн хэдий боловч 250,000 төгрөгийн эзэн болж чадсан бүгдээ дахин баяр хүргэе. Нэвтрүүлгийн урилга хүлээн авч хүрэлцэж ирж манай нэвтрүүлгийн шинэ удирдлагын дугаарыг сахиг агасан танд маш их баярлалаа гэдгийг хэлмээр байна. Баярлалаа. За намайгаас энэ нэвтрүүлэгт урьж оролцуулсан. Тэгээд энэ сайхан 5 надад тус олсон өөрхөн дүү нартаа баярлалаа. Өнөөдөр дэмжиж ирсэн бас та бүхэнд бүгдээрэнд нь баярлалаа. Сурлагын өндөр амжилт хүсье. Танай нэвтрүүлгийн хамт олонд бас амжилт хүсье. Маш их баярлалаа. За ингээд 10 асуултанд амжилттай хариулсан. Тэгээд 11 дахь бүдэрсэн учраас үн шатах мөнгөнд бол 250,000 төгрөг очсон. Ингээд 250,000 төгрөгийн эхийн бичиг болон за ерөнхий ивэнтэд тэгч харилцагч төвтэй голомт банкны хуримтлалын дэвтрийг бас гардуулж байна. 250,000 төгрөг. Оба. Нэвтрүүлэгт хамтдаа үзэгчид тавганд маш их баярлалаа. Өнөөдрийн нэгэн цоо шинхэн дугаар маань үзэгчид тавганд маш амжилттай хүрсэн. Дараагийн нэгэн хөгжилтэй дугаараар эргээд уулзлаа түр баяртай өгчтэй. Та 7 дугаарыг өгдөөс